Өглөөний мэд. За өглөөний. За шууд ингэж явах юм яа. Тийм. За. Би арай болоогүй байна. Гэс юу яачвал. Хуцаа өмсөд нэг ганц мэйл явуулж болох гэдэг. Яг ойлоо ингэ явуулж шахах юм уу? За бодож бол гадаад орон шиг байна гэдэг шиг сайхан байна. Өглөөний минь дах. За баярлалаа. За Улаанбаатар хотоос хөөрөө тасралтгүй 7 цаг гэсэн дараагаар бид яг одоо бол Малтын нэгсэд өсөж байна. Бидний дэслэг бол Франкфуртаар дамжиж явах байгаа. Тэгэхээр нэг цаг орчмын дараа бол Франкфурт дээр газартад транзит хийгээд цаашаа Даблин хот руу явах байгаа. Тэгээд эхний хоолн дээр бол унтаас ирүүний дундуур хоолоо идээд ингээд хаарлаа. Сая бол бас 2 тийм өнгөн 100 шин дээр сайхан хоолж аваад ер нь бол нойр багтай ядралт ихтэй ингэж явж байгаа гэсэн би энэ Свисийн витаминуудыг байнга хэрэглэдэг. Яг энэ хоёр хэрэгтэй төрнийг танилцуулаад өдөс хөтөлчихсэн. Монтэй хамт танилцуулжсэн. Энэ бол юу гэхээр коллаген болон Bright Skin Booster гэдэг ярьсыг ирүүлж цайруулах юм витаминууд байж байгаа. Өөртөө байнга тогтмол хадгалж ажилладаг Свисийн бүтээгдэхүүнүүдийг танилцуулах байна гэдэг витамина хэрэглэе гэж бодлоо. Энэ бол яг нь миний хувьд ер нь та бүгд ч гэсэн тийм байдаг байх. Нэг жоохон ядраад нойр багтай ингээд яваад ирэхлээр дороо арьс бараагаа ер нь ядраад дээр ядарсан толгойд явж чаддаг гэдэг. Энэ бүхнийгээ бол коллаген Bright Skin Booster витаминаараа зөвшөөрч өгдөг явдаг. Тоглоомор гэх юм уу, арай уянгаар гэх юм уу, нэг гонсоо энэ ноц. За тэгээд амжилт. За эхний 9 цагийн нислэгийн нэлээд урт 9 цагийн нислэгийн дараа бид нар Франкфурт хотод газардсан болвол Франкфурт хотод 3 цаг хүлээсний дараагаар Даблин хотын нислэг руугаа ороод 2 цаг нисээд ирсэн байна. Ер нь бол Ирланд улс өөрөө викингчүүдийн үлгийн нутаг гэж хэлчих болно. ЮНЕСКОгийн бас утга зохиолын хот гэж бүртгэгдсэн байдаг. Хамгийн сонирхолтой нь бараг 50% орчим иргэд нь өөрөө 30-аас доош насны залуучууд байдаг. Ер нь энэ хотоос маш олон сонирхолтой зүйлүүдийг харж болно. Та бидний хамгийн сайн мэддэг Guinness Pew 1759 онд энэ хотод бас мэндэлжсэн ийм түүхтэй байт юм байна. Дээрээс нь Европын хамгийн том парк, Америкийн нэгдсэн улсын Central Park-аас ч бараг том ийм парк бол бас энэ улсад энэ хотод бас байдаг. За тэгээд бид энэ удаа бол бизнес уулзалт, бизнес аяллаар ирсэн байгаа. Тэгээд санаачлага нэвтрүүлгийнхаа 10-т дугаарыг хийж байгаа. Энэ удаа бол маш олон сайн сайхан санаачлагуудыг та бүгдэд танилцуулах болно. Бүүстерсийн зүгээс бол бидний хийж байгаа хамгийн сонирхолтой нэг санаачлага бол өөрөө 11 хүн буюу 2 дээр нэмэх нь 9 хүнд залуучуудад бүүстерүүдтэй тэтгэлэг олгож байгаа. Ирланд улсад бүтэн 1 жил мэрэгжлийн хэлний сургуульд. Тэгвэл тэр тусмаа Даблин хотын хамгийн шилдэг сургуульд бас сурах ийм тэтгэлгийг бид нар олох гэж байгаа. Тэгээд бид нар дөнгөж газардсны дараагаар бол манай U-Learn сургуулийн хамтын ажиллагаа партнер хариуцсан захирал Цанкер ирсэн байна. Hello. Nice to see you. Nice to see you. Yeah. Сайн байцгаана уу? Миний нэрийг Цанкер гэдэг. Би Ирландын U-Learn сургуулийн хамтын ажиллагаа хариуцсан захирлаар ажилладаг. Бид Даблины нисэх бодол дээр байна. Тавтай морил бүүстрүүдээ бас тавтай морил нэхий. Эцэст нь та энд ирлээ. Нилээн урт аялал байсан байх тийм үү? Тийм ээ. Урт ч гэсэн сайхан аялал байлаа. Мэдээж та бүхэн маш олон залуучуудыг энэ хотод, энэ улсад хүлээж авч байгаа байх. Тэгэлгүй яах вэ? U-Learn сургуулийн хувьд 40 жилийн хугацаанд маш олон улсаас оюутнууд жил бүр ирдэг.
Гэхдээ би монголчуудад илүү их хайртай шүү. Тэд нислэгээсээ буугаад хамгийн түрүүнд юу мэдэрдэг вэ? Миний бодлоор мэдээж бүгд л амжилттай сурахыг хүсэж байгаа. Ирланд үүнд маш тохирсон. Бас дээрэс нь зочломтгой газар шүү. Эрүүл байна, эрүүл амьдралынхаа хэм маягтай анхаарна, эрүүл мэндэд анхаарна гэдэг нь ер нь бол зөвхөн өөрийгөө хайрлаж байгаа, зөвхөн өөрийнхөө төлөө хийж байгаа үйлдэл биш. Энэ нь бол эргэн тойрон ойр дотныхаа ажил, алба, бизнес бүх юмдаа хариуцлагатай байгаагийн хамгийн том ухамсартай үйлдэл гэж хэлж болно. Би бол дулаарснаас хойш жоохон гүгээд байгаа. Тэгээд энэ хэм маягаа бас үргэлжлүүлээд явъя гэд хичээж байна. Энд нэг зүйл бас их гоё анзаарагдлаа. Өглөө ингээд парк дээр гүгээд явж байхад нутгийн иргэд бүгдээрээ ингээд мэдээд амжилт хүсээд бас ингээд сайхан одоо юу гэдэг юм би нэг арай зөв юм хийж байгаа мэдрэмж төрүүлээд дэмжиж байгаа нь бол маш гоё байлаа. Энэ бол бас нэгэн санаачлах шүү байна. За тэгээ хэдүүлээ энэ улсын нийслэл хотод зайлшгүй заавал үзэж харах ёстой зүйлүүдийг хийцгээе. За өглөөний мэнд гүн цагаан зузаан үйлсийн доор орших Ирланд улсын нийслэл Даблин хотод эхний хоногоо бид нэр өнгөрөөлөө. Яг одоо бол Макдоналдсаас гарч ирж байна. Манай багийнханд нэг байдаг одоо юу гэдэг нь соёл бичигдээгүй хууль байдаг. Тэр нь юу вэ гэхээр аль ч улсаар ер нь зорчоод явж исэн хамгийн эхний өдөр нэг арай жоохон хоол шигээд Макдоналдс иддэг байж байгаа. Тэгээд саяны Макдоналдсаар бид нар үйлчлүүлээ гарч ирэхдээ нэг санаачлагтай гарч ирлээ. Тэр нь юу вэ гэхээр вет тишүү буюу ноцлол биткаар бол үйлчлэхгүй байгаа маань гэсэн хэдий ч гэсэн шууд байхгүй гэхгүйгээр та ширээгээ арчих гэж байна уу? Яасан бэ? Ямар асуудал учирсан бэ гэдээ ингээд асуусан. Би гараа арчих гэсэн юм а гэсэн чинь Аза уучлаарай байхгүй гэд. Санаа нь юу вэ гэхээр ер нь үйлчлэгээний байгууллагынхаа эхлээд хэрэглэгчийн үйлчлүүлэгчийн асуудал юу байна гэдэгт тэр фокуслж байгаа нь өөрөөсөө ийм боломжгүй, ийм юм байхгүй гэхээсээ илүүтэйгээр ямарваа нэг зүйлийг шийдвэрлэхчээ гэд хандж байгаа нь бол маш гоё авааштай санагдлаа. За ямар ч өнөөдөр тэгэхээр хэдүүлээ нийтийн тээвэр ашиглана. Нийтийн тээврээс санаачлагаас юу байна харна. За нийтийн тээвэр ашиглахын өмнө бид бас зөвлөмж авлаа. Юу вэ гэхээр зүгээр картаараа контактлаас ингээд төлөө явуучих болох юм болов уу гэж бодсон чи үгүй юм байна. Заавал ATM-нээс бэлэн мөнгө аваад түүнийгээ бас coin олгоод зоосоор үйлчлүүлдэг юм соёлтой байна. Тэгэхээр ямар ч сан coinтой олж авнаа. Ямар ч хэдүүлээ хамтдаа суугаад харцгаая. You want some coins back? За ойролцоогоор нэг 10 орчим километр газар нэг 30-аад буудал явж бас нийтийн тээвэр ашиглаж үзлээ. Тэгээ ер нь бол үн маш боломжийн санагдлаа. Нэгдүгээр, хоёрдугаар хоёр давхар дандаа автобусууд байдаг нь энэ хотын бас нэгэн өнгө үзэмж яа харахгүй мó. Тэгэд над зүгээр нэг ийм юм бодогдлоо. Сая 40 минут явж байна. Энэ хугацаанд гудамжинд явж байгаа хүмүүс тэгээ бас энэ нийтийн тээвэр ашиглаж байгаа хүмүүс ч байдаг юм уу. Нэг нэгнээ огт танихгүй ч гэсэн нэлээд гоё юм найрсаг, стресс багтай, зам тавьж өгч байгаа нэгэндээ баярлдаг, инээдэг, талрахдаг, гараа өргөдөг тийм ийм гоё соёл болвол маш гоё санагдлаа. Энэ нь юу вэ гэхээр ер нь бол бас нэгэн санаачлагтай хүн өөрөө аз жаргалтай, стрессгүй, амар тайван энэ амьдралыг бие хүн бүр нийгэмд оролцож амьдарч ажилд хөдөлмөрлөж байгаа энэ хүмүүс анхаарна гэдэг бол маш чухал гэж бодож байна.
За яг одоо бол би Bank of Ireland буюу Ирландын төв банкны барилгын дэргэдээс нэгэн тайлбарыг хийчихэж байна. Энэ юу вэ гэхээр анх бол 1739 онд энэхүү барилга Ирландын парламент буюу улсын хурлд зориулагдсан баригдчихсан бол 1803 онд энэ барилга өөрөө банкны болж хувирсан юм байна. Мэдээж энэ нь бол тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлаас хамаарч бас энэ шийдвэр гарч шилжижсэн. Гэхдээ тухайн үедээ бол ердөө 40 мянган паундаар 8 хийгдчихсэн гэж бас тэмдэглэгдэж үлдсэн байна. Бас нэгэн сонирхолтой зүйл юу вэ гэхээр энэ барилгад газрын давхар буюу нэг давхар нь өөрөө ерөөсөө ямар ч цонхгүй. Энэ ямар учиртай юм гэхээр 1800-аад оны үед цонхны тооноос хамаарч татвар авдаг байсан. Тэгэхээр татвараас одоо тойрсон гэх юм уу? Бас зардлыг хэмнэлсэн ийм шийдэлтэй архитектур гэдгээрээ бас онцлог юм байна. Мөн одоо хүртэл эртний хуучин хэв загвараа хадгалж ингэж явдаг учраас маш олон гоё түүхэн, кино болон баримтат нэвтрүүлэг бичлэгүүдийг одоо хүртэл хийж идэм байна. За дөнгөж сая бол хэсэг шопингээ гараад ирлээ. Нутгийн уугуул болон сугуул иргэдийн өгсөн зөвлөгөөний дагуу Brown Towns нэртэй энэхүү 175 жилийн настай энэ дэлгүүрээр зочлоод гарлаа. Өндөр зэрэглэлийн, тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнүүд зардаг. Дээрээс нь бас Ирландын алдартнууд үйлчлүүлдэг гэдгээр онцлог юм байна. Private буюу юм хувь одоо VIP сервис үзүүлж дэлгүүрээ бас зарим тохиолдолд хааж агаад зардаг ийм онцлогтой юм байна. Тэгэд ер нь бол ямар ч сан яг энэ үед бид бас гоё улирлынхын ийм хямдралтай таарлаа. Нэлээд олон төрлийн өндөр зэрэглэлийн брэндүүд маш өндөр хэмжээний хямдрал зарласан байд юм байна. Сэтгэл ханамжтай. Яг одоо бол би Ирландын хамгийн алдартай, хамгийн эртний сургууль дээр ирсэн байна. Энэ зогсож байгаа хэсэг маань бол энэ сургуулийн алдарт номын сан. Гэхдээ зөвхөн энэ сургуулийн биш, дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй номын сангуудын нэг. 65 метрийн урт 200 мянга гаруй эртний маш ховор бүтээлүүдээс бүрдэх энэ номын сан бол тэр чигээрээ урлагийн бүтээл. Дотор нь зөвхөн ном тохиомлоос гадна маш олон дэлхийн алдартнуудын гантик чулуун, сэлбэр юм хөшөөн баримлууд байж байна. Ньютон, Сократ, Шекспир гэх мэт. Энэ дүрслэл, хэв загвар, дизайн ч гэдэг юм шийдлийг хараад үзэхлээр нэлээд ойр санагдчих магадгүй. Юу вэ гэхээр Harry Potter болон Star Wars, Game of Thrones ч гэдэг юм энэ алдарт зохиолууд бол бас эндээс хэв загварынхаа одоо шийдлийг олж авсан байдаг юм. Ер нь бол энэ сургууль өөрөө Trinity College гэдэг 1592 онд Хатан хаан 1-р Элизабетийн зарилгаар одоо байгуулагдаж ашиглалтанд орж ирсэнээс хойш Dublin University of Dublin гэдэг Dublin-ийн их сургуулийн цорын ганц коллежээр одоо байж ирсэн. Тэгээд энд бол маш олон алдартнууд төгссөн одоо төгсөгчдийн холбоонд байдаг юм. Жишээлбэл Ирландын хамгийн анхны ерөнхийлөгч, мөн хамгийн анхны эмэгтэй ерөнхийлөгч гих зэрэг бас мөндгүүд бол энэ сургуульд боловсрол эзэмшсэн байт юм байна. Тэгээд мэдрэмж үнэхээр гайхалтай. Ер нь бол төгс гэх үгэд нэлээд ойрхон юм байна. За үргэлжлүүлээд та бүхэнд би бас нэг сонирхолтой зүйлийг харуулъя. 18 дугаар зуунд баригдсан энэ номын сан өөрөө энэ номын санг одоо жилд дунджаар 500 мянга гаруй жуулчд үзэх гэж бол ирдэг юм байна. Одоо яг энэ чинь харагдаж байгаа зүйл бол Ирландын дундад зууны үеийн хөгжмийн одоо зэмсэг байж байгаа. Тэгэд алдартай нь юу вэ гэхээр энэ нь өөр Ирланд улсын бэлэг тэмдэг болсон. Гиннес шар айраг болон Ирландын зоосон мөнгөн тэмдэгтүүд дээр бол энэ дүрслэлийг та бүгд харж ирсэн байхаа гэж бодож байна. За дөнгөж сая номын сантад дэлгэрэнгүй танилцаад гараад ирлээ. Энэхүү сургуулийн номын санд Их Британи болон Ирланд улсуудад хэвлэгдсэн нэг ширхэг ном бүр одоо хуулбарлагдаж ирэх зохиогчийн бүрэн эрхтэй юм онцгой
онцгой эрэхтэй байд юм байна. Тэгээд Oxford, Cambridge-ийн загвараар баригдсан энэхүү Ирланд улсын үнэт чухал одоо соёлын өв бөгөөд боловсролын салбарын маш чухал хөрөнгө оруулалт бол их бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, шинжлэх ухаан бүх одоо салбаруудаа хийсэн хамгийн чухал хөрөнгө оруулалтуудын нэг байна. Тэгэхээр бид нар энэдээс суралцаж болох санаачлага юу вэ гэдэг ингээ хараа үзэхлээр үнэт түүхтэй, урт хугацааны соёл өв заншилтай энэ хөгшин Европын байнга урдаа тавьж анхаардаг энэ боловсролын систем тогтолцоо энэ их бүтээн байгуулалтыг бол бид нэр хуулбарлаж, даган дуурайж магадгүй энэ одоо санаан дээр нэмж зайлшгүй өөрсдийн боловсролын салбартаа анхаарах нь зүйс нь эргээ гэж бодож байна. За яг одоо бол бид Henry Street буюу Давлын хотын бас хамгийн завгүй төв зэг орших ийм худалдааны гудамжин дээр алхаж байна. Энэ худалдааны гудамж өөрөө маш онцлогтой. Юу вэ гэхээр энэ ч сонгодог хийл хөгжмийн үзүүлбэрээс ахуулаад break dance буюу чөлөөт одоо бүжгийн үзүүлбэрүүд хүртэл явагддаг нэлээд чөлөөт гудам байгаа. Тэгээ энд бол байхгүй брэнд гэж алга. Нэг тийм хоёрт бол энэ ч Давлын хотын хамгийн хөгшин, хамгийн том ихтлгүүр байдаг. Энэ бол Arnold's 1843 онд энэ дэлгүүр хамгийн анх үе таалга нээж ирсэн байна. Одоо хэдүүлээ харин энэ ч иргэдийн хэлдгээр зарим жуулчдын хэлдгээр хадаас нөгөө нэр нь бол бас зүүч гэж хэлэгддэг. Нэлээд бас юм урлаглаг энэ хотын төв зэгт баригдсан хөшөөтэй танилцсан. Нийтдээ 120 метрийн өндөртөө энэ Spire нэртэй энэ хөшөө нь доотлын суурийн хэсэг нь бол 3 метрийн диаметртэй. Дээшигээ нэлээд нарийсныг анзаарж байгаа. Хамгийн дээд нарийн хэсэг нь бол 15 см хүртэл нарийсдаг юм байна. Маш хүчтэй салхитай өдөр дээд үзүүрээс 1.5 м хүртэл хөдөлгөөн орж бас найгах юм тохиолдол байдаг гэдэг тийм мэдээлэл байна. Энэхүү хөшөө нь ер нь 2002 оны 12 дугаар сард баригдаж эхэлснээс хойш нэг сар гаруй хугацаанд баригдж дуусаад 2003 оны 1 сарын 21-нд нээлттэй хийснээс хойш одоо хотыг чимжин зэвэрдэггүй ган төмөр хийцлэлтэй энэхүү Spire нэртэй зарим тохиолдолд хадаас зүү те маш олноор нэрлэгдэж байгаа энэ хөшөө бол ямар ч байсан Ирланд улсын эрх чөлөө колоничлоос гараад шинжлэхийн эхлэлийг бас бэлэгдсэн нэлээд түүхэн дурсгал барилга юм байна. Тийм энэ та бүгдийн харж байгаачлан хүн жинхнээсээ дэрэгдэнэ би сая зогсож байна. Зураг бичлэгийг авчлаа. Юу гэхээр энэ болвол Stephen's Green гэдэг нэртэй парк. Давлын хотын хамгийн романтик хэсэг гэж ойлгочих болно. Ер нь бол энэ парк өөрөө энэ улсын тэгээд энэ нийслэл хотын өнгө дүр төрх соёлыг нэлээд илтгэсэн ийм байгууламж байгаа. Ер нь бол яг энэ хажууханд нь King Street, York Street, Grafton Street гэдэг ерөөсөө маш их завгүй хүмүүс шавсан тий хүмүүс түн бомбожгонсан юм худалдааны төвүүд олон брэнд дэлгүүрүүч гэдэг юм уу олон офис барилгууч гэдэг юм уу байж байгаа. Тэгээ яг энэ парк руу дөнгөж орж ирээд зогсоход стресс тэгээ бүх юм тайлагдаад айгүй гоё юм нам тайван амар амгалан ийм орчныг бүрдүүлсэн байна. Энэ орчин болвол ер нь хуучин 17 дугаар зуунд Чинэлэг эрхмүүдийн юм хувийн ногоон бүс байсан. Гэхдээ 19 дугаар зуунд 1880 онд дахин шинжлэгдээд алдарт нөгөө Гинсийн гэр бүлийнхаа үнийг дахиж тогтжуулж олон нийтэд хүлээлгэж өгч одоо нээлттэй парк болгосон юм байна. Та бүгдийн түрүүний харсанчлан энэ ч бол нугас, хун, хэрэм гэл ингээд маш олон дээрээс нь бүр 30 гаруй төрлийн юм төрөл зүйлийн шууд бас байд юм. Тэгэд ийм гоё тайван бүс болцсон байж байна. Яг энэ паркийн дунд байгаа энэ усан байгууламж цөөрм өөрөө хот дундах хамгийн том юм усан байгууламж гэж явд юм байна. Тэгээ би түрүү нэг романтик байгууламж гэж яагаад хэлээд байгаа вэ гэхээр энэ ч маш олон залуучууд бас нэг хайр сэтгэл хэлжилж одоо гэрлэх санал гэсэн тавьдаг тийм уламжлал байд юм. Нилээн том юм байна. Нийтдээ 9 га юм талбай. Тэгээ энэ тэндээ бол бас гой юм cozy гэж ярьдаг. Тухтай намуухан юм гой орчнууд байж идэг. Зарим нь номоо уншиж идэг. Зарим нь
хосууд бас гоё ингээд сууж идэг, хүүхдүүдээ салхилуулж идэг, янзтай салхилуулж идэг ийм гоё орчин. Тэгээ яг баг зэрэг атархчлаа юу ихлээр ийм гоё ногоон, ийм гоё агаартай, ийм гоё тайван ийм бүс мэдээж Монгол улсад нь бол дутагдж байгаа. Тэгээ энд нэг санаачлаг байна. Тэрний юу ихлээр хэдүүлээ ер нь бол Улаанбаатар хот маань нэлээд завгүй шахаад бизнес юм болж байгаа ч гэсэн ногоо байгууламжаад хэлэх, нэмэгдүүлэх энэ зүйлүүд дээр баг багаар алхам ахиц хийж ажиллах нь бол зайлшгүй зөв юм байна гэдэг санаачлага. Энд өөрөөр хэлбэл зөвхөн ингээ амар тайван байхаасаа гадна хүмүүс өглөө нь гүүж гин, тоглож наадж гин, хүүхдийн тоглоомын байгууламжууд байна. Дээрээс нь соёл өв уламжлаа хадгалж гин, экосистемийг нэмэгдүүлж гин. Үнэхээр гоё. За бүгдээрээ хамтдаа Ирландын хамгийн алдартай брэнд бол Guinness-ийн музейтэй танилцъя, үг төгтөнд танилцъя. Артур Guinness-ийн гэр бүл Ирланд улсын ард түмний бүтээсэн энэхүү Guinness гэх гайхалтай брендийн бүтээн байгуулалттай дөнгөж сая танилцж дуслаа. 1720 онд дөнгөж Лондонд модонд орж эхэлжсэн хар шараар 1759 оноос хойш Guinness гэх брэндтэй Ирланд улсад бүтээгдээд өнөөдрийн хүртэл чанар стандарт бүх юмаа сайжруулж түүхийг бичиж ирсэн байна. Артур Guinness анх 1959 оны 12 сард яг энэ ч бидний сууж байгаа энэ бүх газар маш өргөн том юм газрыг 9000 жилийн хугацаатай маш хямдхан туристын төлөвлөгөөр турист гэрээ ээж үйлдвэрээ байгуулж ирсэн байна. Тэгээ бид танилцаад ингээд үзэхлээр нууцны юундаа ингээд хараад үзэхлээр арвай буюу тэр одоо пивэнд шар арганд хэрэг болдог хамгийн гол хүүхэн идэ роостлог үндээх хүнийг өнөөдрийн ийм гайхалтай тусгай амттай дээрээ клүүнтэй төгс телефон гахад болоод заахгүй чадсан байна гэж ойлголоо. Бас нэг онцлог бол хийх хувь нь бос байдаг. 1929 онд анхны хилэлтэнд өвчөөс сурчлагаанда зарим тохиолдолд Guinness шараар өөрөө эрүүл мэндийн ач холбогдолтой тустай гэсэн заалтуудыг бас онцлог сурчлагаанда тавьж ирсэн байна. Уухтай Станжа гэж хундраны өрөөд үгээр уудаг энэхүү соёлын энэхүү брэндтэй танилцахад үнээр багтлагын аргагүй сайхан байдаг. Сайн байна уу? Таны нэрийг хэн гэдэг вэ? Намайг Изабель гэдэг. Баярлалаа. Намайг Наки гэдэг. Танилцахад таатай байна. Даблын хотод амьдардаг манай найзууд танаа рестораныг зочилж үзхийг бидэнд санал болгосон юм л да. Тэгээ бид утсаар нь холбогдоод захиалга хөгтөл ганцхан ширээ сул байгааг сануулсан. Тэгэхээр танаа газар нэлээд завгүй байдаг болол та. Манай ресторан бол маш олон жилийн түүхтэй. Мөн Даблын хотын яг зөвхөн зэгт байрладаг. Ерөнхийдөө бол уух юм болон хоол гаргадаг гастропаб. 3 жилийн өмнө арай тэр чиглэлээрээ болон пив хоол гаргадаг байдлаараа алдартай байсан. Одоо бол бид жаахан өөрчлөөд арай илүү завгүй night club чиглэл рүү орсон. 5 дахь болон хагасааны орой 11-ээс хойш эхлээд night club нээдэг. Тиймээ тэгэхээр бид нар одоо арай коктейл болон уух зүйлсээрээ танигдсан байгаа. Гэтэ хоолт гэсэн энд маш гоё байдаг стейк байна. Та энд хэр удаан ажиллаж байгаа вэ? 2 жил. Танахыг зорин ирсэн зочид үйлчлүүлэгч нар яг ямар мэдрэмж авахыг хүсдэг вэ? Олон төрлийн мэдрэмжтэй үйлчлүүлэгчид. Энэ бол олуулаад сухад
парти хийхэд маш гоё ресторан. Бидэнд 20 хүнд зориулсан том сет менюнууд сонголтоорч байдаг. Мөн охтууд ирээд зураг авахлах дуртай. Ерөнхийдөө ер нь их сонирхолтой гоё газар. Чимний хэлгээд байгааг ойлгож байгаа зү? Маш их баярлалаа. Баярлалаа. Би яг амьдралдаа баг анх удаа яг ингэж болгосон стейк идэж байна. Энэ бол үнэхээр гайхалтай. Би medium well авсан. Яг сайхан доцох болцсон таасан. Гаднаа ямар ч дэлгэл байхгүй. Гаднаа нь маш гоё crispy, маш гоё зөөлөн. Стейк ингэж болгоно гэдэг бол үнэхээр авьяас. Энэ бол яг урлагийн бүтээл. Өнөөдөр завгүй гүйж яваад кофегийн амжуулаад байна одоо болж. Та энэ чинь англи хэл сурахыг хүсэж байна уу?